Харцгай. Гой. Ямар ч амтгүй. Баяр мэнд хүргье. За, сайн байна уу? Одоо би жоохон юм идмээр байна гэж санагдаад харин орой болохоор хөнгөн хол идмээр байна гэж бодсон байхгүй юу? Тийм болохоор за, 물밥 идийда, 물밥. Тэ, 물밥 гэвэл уустай будаа байхгүй юу? Уустай будаа яаж хийхин талаар би тайлбарлая. Йоо, хари. ерөнхийдөө будаа хэрэгтэй энэ да. Будаа сайн хийгээрэй. Будаа сайн байвал гоё болно. Ямар ч гэсэн будаа авъя. Будаа. Ийм баг гэж юу гэж бодож байгаа хүн байгаа юу? Тийм. Би ийм баг иднэ. Яг тэгвэл уустай будаа болохоор ус уул бүр хангалттай штэ тий. Тийм болохоор ингээ авна шүү. Тэгээд 김치 заавал хэрэгтэй. Ягаад гэвэл устай будаа гэвэл ус нэмэх будаа штэ. Тийм болохоор энгийн simple хол болоод жоохон spice хэрэгтэй байхгүй юу? Spice гэвэл ногоо халуун ногоо гэвэл 김치. За, 김치. За, энэ 아이고 гоё нэртэй. Нэг солонгос хүн хийгээд надад үгсэн 배추 배짜니 김치 байна. Тэгээд ус энэ би хотод байгаа нэг аршан байсан да. Тийм. Аршан байдаг гэж мэдэх үү? Яг хам байх мэдгүй. Ягаад гэвэл манай нэг найз намайг дагуулад явсан. Тэгээд ингээ авсан байхгүй юу? Аршант биш. Аршант гэвэл сумын нэр штэ тий. Тосгооны нэр юм уу? Anyway, энэ аваад ирчлээ. Тий, байгалийн сайн усаар устай будаа хийн гэсэн үг. За. Ямар ч үнэргүй гоё юм байна. За, ерөнхийдөө бэлэн байна. Ингээд. За, одоо болоо. Ямар ч гэсэн идэх уу? 자, 잘 먹겠습니다. 인게 이두올 정. 이어디, 티, 하리, 이 인게올 정 수대를 벌처럼 벌터 인게 있네. 얼가지고 그래. First impression. Ямар ч амтгүй. Ер нь тийм байж тээ. Уустай будаад болоод тийм болоор this in kimchi байгаа гэсэн үг. Байна гэсэн үг. Байгаа гэсэн үг. Байна гэсэн үг. Одоо бодож үзвэл байгаа буюу байна гэдгийн талаар сайн мэддэггүй, сайн ойлгодоггүй солонгосчууд зөндөө байгаа. Би ч бас зарим үед сайн мэддэггүй. Одоо яга юм бол гэж зарим бодож. Ямар ч гэсэн kimchi идий. Oh, spicy, halong, but it's like 오이시네. 아무튼 яагаад би ингэж иддэгвэ гэдгийг талаар тайлбарлавал ямар ч гэсэн simple энгийн хол байхгүй юу? Ялангуяа ханиад хүрсэн үед ч юм уу жоохон юу ч идмээргүй санагдаад байгаа үед ингэж иддэг байсан. Тэр үе бол жоохон халуун ус хийгээд идсэн байсан тийм. Тийм. Би тийм байсан. гоё юм бэ. Ян өсөд байсан миний гэдэс яхан баярлаад байна. Баяр мэнд хүргье. За. Би ингээ 고무장갑 юулээ монголоор бэлий юм уу? Аг тавга угаах бэлий өмсдөггүй. Яагаад гэвэл хараа. Ингээ шууд орсон штэ. Шууд ордохгүй болохоор би ингэдэггүй юм гэж хэлэх юмсан чинь. За шууд орсон штэ. Одоо миний гар хуурай болохоор юм уу тий? шууд орсон штэ. Зарим үед ингээ болоод ингээ хэцүү байна гэж болдог байхгүй юу харин. Одоо гэг байна тий. За. Ямар гоё юм бэ. И ягаад сайн мэдгүй юм чинь айга угаахтаа и ус нисдэг байхгүй юу. Тийм болохоор яна гэж тэгээд альчураар заавал ингээд тий.
жоохон гэрийн хүн уурдаг болоор ямар ч гэсэн зэвэрхэн угаалаа шүү. Устэй будаа байсан болохоор саван хэрэггүй байсан. Дандаа саван хэрэглэхэн зарим үед муу санагдаад. За ямар ч гэсэн энэ удаагийн бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг дээр уулзъя.